Монгол улсад 2026 онд бэлчээрийн жил болон COP17 гэсэн хоёр том үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тийм учраас манай байгууллагын хувьд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг илүүтэйгээр энэ сэдвүүд рүү чиглүүлэх үүднээс нүүдэлчээд болоод тэдгээрийн байгаль орчинтойгоо хэрхэн тасан зохицож хэрхэн байгалийн амжилт үзүүлэлтүүдийг сүрэн төсвөрлөж байгаа вэ гэдэг тал дээр суурилсан эрдэм шинжилгээний хурлууд эрдэмтэн судлаачтайгаа хамтран зохион байгуулсан байгаа. Бид бүхэн хурлыг нийт 2 өдөр зохион байгуулад 3 дахь өдөр илүү интерактив байдлаар нүүдэлчин наадам дээр бол мөн зохион байгуулсан. 2 өдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үр дүнд бид бүхэн тайж тунхаглал нэртэй тунхаглал гаргасан байгаа. Энэхүү тунхаглал бичигт цаашдаа нүүдэлчид мөн бэлчээрийн малаж явах эрхэлж байгаа арт түмний хувьд энгийн иргэдийн хувьд өдөр тутамд гарч байгаа асуудлуудыг мөн илүү ирээдүйд тулгамдж болох асуудлуудыг шийдвэрлэхийн тулд засгийн газар болон бодлого боловсруулагчид хэрэгжүүлэгчид хэрхэн ямар замаар тэдэнд ээлтэй бодлогыг боловсруулж болох вэ гэдэг тал дээр зааварчилгаан зөвлөгөө бодлогын зөвлөгөөг боловсруулан хүргэхээр бэлтгэсэн байна. Мэдээж дэлхийн нийтэд тулгамж байгаа асуудал бол байгаль орчны асуудлууд байна. Байгаль орчны асуудлууд үргэлжлэх тусам бэлчээрийн газрын доройтол бэлчээрийн газрын доройтлыг дагаад мал аж ахуй тэр чигтээ устгах боломж бол нүүлж байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд ган гачгаас урьдчилан сэргийлэх зам мөн түнчлэн эрчимжиж байгаа уул уурхаагаас үүдэлтэй газрын доройтол болоод малчтын аж амьдрал тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгэн ялангуяа яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.